Зэвний өмнөөс Шарвин Жамаа сан гэдэг сангаас бид бол ардын багш төрийн шагналтай шилжүүлгийн гавьяа зүтгэлтэн Шарвин Жамаа гэж манай аавын бүтээлийг бол бүтээлийн жуулган болгон 5 бот орол эмтэн гаргаж байгаа. Тэгээд 5 бот маань аавын маань яг насан туршдаа хийж хэрэгжүүлж ирсэн их хэл ноос тавчаа судлал, Чингис хаан судлал, Монголын өв соёл, уламжлал мэдлэг, монголчуудын хүүхд залуучуудыг яаж монгол хүн болох вэ, соёл өмгөөнжлийн чиглэлийн бүхэл бүтээлийг бол том бод болгож эмгтэж гаргаж байгаа. Инстээр бас энэ өөрийнх нь бүтээсэн бүтээлүүдийг бол нэг дор 5 бодоор олон нийтэд бол хүрэх юм боломж үрдэж байгаа маа. За энэ нь бол янз бүрийн хэвлэгжсэн бүтээлүүд. Гэхдээ энийг өөрөө нэг дор ингэж 5 бодоор эмгтэж хэвлүүлнэ гэдэг бол хүмүүс бол бүтээлүүдийг нэг доороос олж авах боломжтой. Дээрээс нь бол энэ бод болгон өөр нэгэн онцлогтой. Жишээ нь эхний 3 бод илүү их сурвалж чиглэл рүү. Тэгэхээр Монгол Улсын их сурвалж дээр манаас ангийн анхаа их бичиг судал гэж энэ нэг хамгийн их бичиг судлаа монголчуудын түүхийг сурвалж судлаар дамжуулан бас судлан шинжлэх энэ үйлийг эхлүүлж байсан. Тэгэхээр их бичиг судалтай холбоотой бол бүтээлүүд нь эхний 3 бод. За дөрөвт бод нь бол илүүтэй бол яг их хэл үндэсний бичиг соёлын чиглэлээр төвлөрсөн бүтээлүүд байгаа. Сүүлийн бод нь бол дөрвөн нийлсэн уламжлал мэдлэг, монголчуудын өв соёл, шашин судал, бусад зүйлээр бол эмгтээсэн бүтээлүүдийн ам багчаамаа тэгээд эцэст нь бас хэлэхэд бас маань бас хэлснийг сайхан өгдөг. Их хэлний өвгөрийг их орныхаа чулуурыг хайрлаж аваар гэсэн юм өгдөг. Энэ үзэл санаа нь бол бүх бүтээл бол шингэсэн байдаг юм аа.